Аливаа улсын хөгжлийг боловсролын салбарын хөгжил дэвшил амжилтаар тодорхойлдог гэдэг. Монгол улсын ууган эрдмийн их сургууль 2025 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Монгол улсын их сургууль нь дэлхийн их сургуулиудын эренбийг тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Times Higher Education байгууллагаас 2025 оны дэлхийн чансаагаараа Монгол улсаас анхудаа 1501-р байрт, мөн Аздаа 601-т ирэмблэгдсэн түүхэн амжилтаар мөн Чингис хааны тэргүүн зэргийн одон Монгол улсын хөдөлмөрийн баатраар түүчээлэн ардын багш, гавьяат багш нарыг игнэнээсээ төрүүлсэн бахтам сайхан амжилтаараа үе үеийн оюутан төгсөгчид багш ажилтнууд төдийгүй Монгол түмнийг бахархуулж байна. 2025 он Монгол Улсын их сургууль амжилтаар дүүрэн хөдөлмөртэй үнэлсэн сайхан жил болж өнгөрч байна. Энэ 2025 онд Монгол Улсын их сургууль олон улсад ирэмблэгдсэн эрэм байхуулж мөн олон бүтээлээ олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээ болоод сургууль судалгаагаараа тэргүүлсэн юм сайхан жил болж өнгөрч байгааг дуртай таатай байна. За түүнчлэн манай Ахмад багш нар ажилтнаас энэ онд хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлсэн олон гавьяат алдартангууд төрлөө Монгол их сургуулиас анхудаа Чингис хааны одонд Нарангал агтэмж маань бас шагнагдсан. Монгол хөдөлмөрийн баатраар шинэ ухааны гавьяат зүтгэлтэн дулан багш маань бас үлдэглээ. За мөн ардын болон гавьяат гэсэн олон золтнуудаар Монгол Улсын их сургуулийн ахмадууд маань төрдөө үнэлүүлж хөдөлмөр үнэлүүлсэн туйлын баяртай байна. Тэгээ ирж байгаа 2026 онд та бүдтэй эрүүлэх хаажрал сайн сайхан бүгдийг хүсээрэй. Би 1971 оны Монгол Улсын их сургуулийн оюутан 1975 онд сургуулаа төгсөөд шууд их сургуультай багшаар үлдэж ажилласан. Энэ жил Монгол Улсынхаа их сургуульд 50 дахь хичээлийнхаа жилд ажиллаж байна. Тэгэхээр зэрэг бол би миний амьдралын үндсэндээ 55 жил нь бол Монгол Улсын их сургуультай холбогдсон. Тэгэхээр зэрэг мөс маань үүсгэн байгуулагдаад 80 гаруй жил болж байгаа гэхэд бол би бас өөрийнхөө төрлөх их сургуулийн маш олон жилийн түүхийн гэрчин өдөр болсон байна. Энэ жил би эх орныхоо тэргүүн зэргийн хамгийн дээд одон их эзэн Чингис хааны одон Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хүртсэн. Тэгэхээр энэ одон хүртэхэд маш их олон хүчин зүйл, маш олон сайхан хүмүүсийн эерэг энерги нөлөөлсөний дотор энэ их том одонд Монгол улсын их сургууль, түүний профессор, багш нар, оюутан залуус, магистрант, докторант тэр бүх хүмүүсийн ач багнаар би тэргүүн зэргийн энэ том одонд хүрсэн. Ийм учраас бол Монгол улсын их сургуульд үргэлж залбирч энэ сургуулийн үш шим ач тусын насан туршаа хүртсээр явна да гэж ингэж бахархаж байдаг. Ингээд Монгол Улсын их сургуулийн нийт профессор, багш нар, ажилтан, оюутан, магистрант, докторант та бүхэнд ирж байгаа шинэ онд эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж эрдэм судлалын их амжилтыг өрөөё. Монгол Улсын их сургууль маань үргэлж мандарн бадрахалтваа. Улиран одож байгаа 2025 онд өөрийнхөө сургалтын ажлыг хийж байгаагаар бас эрдэм шинжилгээний ажлаа эрхэлж 1218 хуудастай Монгол соёлын тайлбар төлөвчиг номоо өндөрлүүлээд тэгээд уншилтын хүртээл болгож бас гадаад хотуудын олон монголчууд маань маш их сонирхож ингэж байгаа. За ер нь бол яг би энэ Монгол Улсын их сургуулийн Ахмад багш хүн энэ сургуульдаа 43 жил ажиллаад за нэг 20 орчим ботном бол тойрвсон энэ ч гэсэн харагдаж байгаа бах. Тэгээд дараагаар нь яг тэтгэл засны дараагаар соёл урлагийн их сургуульд профессорын багийн ахлагчаар ажиллаад тэндээ бас уран бүтээл, эрдэм шинжилгээ сургалт 3 хослуулан ажиллаж энэ оныг бол илрээгээд байна. Тэгээд Монгол Улсын их сургуулийн нийт багш нар, за бас соёл урлагийн их сургуулийн нийт багш нар
нийт Монголын ард түмэндөө эвсэг амгалантай, эрүүл жаргалантай, инх жавхлантай ирж байгаа шинэ он онгоцын ерөөлийг өргөн дэвшүүлье. Шинэ он маань гарч байна. Тэр өдөж байгаа ондоо бол хэн бүхэн тэр ондоо хийсэн ажлаа дүгнэж ирж байгаа ондоо онныхаа зорилгыг бол тодорхойлдог юм уламжлалтай. За манай Монгол улсын их сургуулийн хувьд 2025 онд бол дэлхийн их сургуулиудын чансааны одоо 1500-д за Азийн их сургуулиудын хувьд бол 601-д эрэмблэгдсэн ийм сайхан амжилттайгаар энэ оноо бол 2025 онд бол үзүүллээ. За энэ бол одоо их сургуулийнхаа түүхийг бүтээлсэн Ахмад багш хагас 100 жилийн турш одоо их сургуулийнхаа түүхийг бүтээлсэн Ахмад багшийн хувьд бол маш их онцгой сайхан үйл явдал боллоо гэж ингэж бодож байна. За ингээд одоо их сургуулийн шинжлэлийн түүхийг энэ Ахмад багш нартайгаа хамт бүтээлсэн одоо ажиллаж байгаа Монгол улсын их сургуулийн нийт хамт олон эрдэмтэн багш нар ажилтан ажиллагчид за оюутан залуучууд та бүхэндээ энэ ирж байгаа шинэ оны халуун мэндчилгээг дэвшүүлж сурлага судалгааны өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За мөн одоо их сургуульд ажиллаж байгаа болон за өндөр насны гавьяаныхаа амралтанд гарсан Ахмад буурлуудаа бас шинэ оны халуун мэндчилгээг дэвшүүлж эрүүл инх байж, инх тунх байж, урт наслаж удаан жаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр оны хамгийн сүүлийн өдөр Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажлын нэгдсэн холбооны маань баг бүрэлдэхүүн удирдах зөвлөлийн гишүүд маань цугларсан байна. Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажлын нэгдсэн холбооны хамт олонны нэрийн өмнөөс Монголын нийт ард түмэнд шинэ оны баярын мэндийг хүргье. За юуны өмнө телевиз үзэж байгаа ард түмэнд шинэ өнөр гарч байгаа 2026 оны баярын мэндийг хүргье. За сая одоо манай Ахмад багш ажилтны нэгдсэн холбооны тэргүүн Жавзан Дулан багш маань одоо манай Ахмадын холбооноос энэ өнгөрч байгаа онд гаргасан амжилтуудын талаар дурдлаа. Би энд манай Ахмадын холбооноос одоо хийсэн нэг ажлыг танилцуулъя гэж бодож байна. За Монгол Улсын их сургууль бол онцлог. Манай одоо орны ууган их сургууль дэдийгүй эрдмийн их уурхай. Тэгэхээр их сургууль бол одоо өөрийнхөө алдартнуудыг одоо тусгайлан шагнаж урамшуулж алдар цалаа гэдэг байгаа. За энэ өмнө бол Монгол Улсын их сургуулийн мэрэгдийн алтан ном гэдэг одоо Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нарын одоо төөх намтар бүтээсэн гавьяаг нэгтгсэн ном гарсан бол энэ онд бид нар мэрэгдийн алтан ном 2 дахь бүтээлээ хэлж гаргалаа. За энэ номын онцлог нь юу гэхээр зэрэг Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор, хүндэт профессор, эмерит профессор цолыг хүртсэн одоо ийм алдартай хүмүүсийнхаа бүтээлийг эмгтгсэн байгаа. За тэгэхээр хүндэт доктор гэдэг бол Монгол Улсын их сургууль энэ одоо хүндэт докторийн цолыг хүртнэ гэдэг бол их нэр хүндтэй ийм шагнал байгаа юм. За учир нь юу вэ гэхээр зэрэг дэлхийн одоо олон улсын байгууллага гадаадын одоо нэр хүндтэй улс төрчид за түүгээр зогсохгүй олон улсад одоо нэр хүндтэй эрдэмтэн докторууд ийм хүмүүстэй бол Монгол Улсын их сургууль бол өөрийнхөө хүндэт доктор гэсэн гэрхэм цолоор шагнадаг. За дараагаар нь бол одоо Монгол Улсын их сургуулийнхаа одоо Ахмад одоо өндөр бүтээл гавьяа байгуулсан эрдэмтэн багш нараа хүндэт профессор цолоор шагнадаг. За мөн олон улсын одоо нэртэй их сургуулиудын доктор профессорудад бол одоо хүндэт профессор гэдгсэн эрхэм цолыг хүртээдэг юм аа. За Монгол Улсын их сургуулийн 3 дахь хүндэт шагнал нь бол эмерит профессор. За тэгээ Монгол Улсын их сургууль эмерит профессороор бол эрдмийн ажилдаа онцгой одоо бүтээл гаргасан ийм одоо эрдэмтэн багш нараа энэ цолоор шагнаж урамшуулдаг юм. Тэгэхээр бид нар бол энэ онд
мэрэгдийн алтан ном гэсэн 2 дугаар юм тохиомлоо бол хэвлэж гаргалаа. За энэ бол одоо манай холбооны одоо бас нэг томоохон ажлын нэг боллоо. За энд бол 111 одоо нэртэй хүндэт доктор, хүндэт профессор, эмерит профессор нар орсон. За энийг бол бид нар англи, монгол хэл дээр бичсэн байгаа. Ийм учраас бол энэ номны ач холбогдол нь юу байх вэ зэрэг нэг талаасаа бол манай одоо хүндэт эрхэм цолыг хүртсэн гадаад эрдэмтэд маань өөрийнхөө одоо нэр хүндийг их сургуульд хэр өндөр байгааг мэдэх боломжтой. Нөгөө талаас бол манай залуу үе, хойч үе маань Монгол Улсын их сургуульд ямар одоо нэр хүндтэй ийм хүмүүс эрхэм цолыг хүртэж байж вэ? Монгол Улсын их сургуулийн нэр хүнд ямар их өндөр вэ гэдгийг бол энэ номноос л харах ийм одоо бүрэн боломжтой сайхан бүтээл гарсан. Энэ бол манай Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбооны энэ ондоо хийсэн эрдмийн одоо томоохон ажлын нэг гэж бид одоо бахархаж баярлж байгаа. Хэлэх таатай байна. За 2026 он маань одоо удахгүй болох гэж байна. Тийм учраас Монгол Улсын их сургуулийн нийт багш нар за нийт Монголын ард түмэндээ Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбооны өмнөөс шинэ жилийн баяр хүргье. За манай Ахмад багш ажилтны нэгдсэн холбооны бас нэг чухал ажил бол лекцийн Алтсан сан гэдэг одоо сонгон гэрэг телевизтэй хамтран явуулдаг нэвтрүүлэг байгаа. Өнөөдөр одоо 56 дахь нэвтрүүлгийнхээ бичлэгийг хийлээ. Энэ хамгийн сүүлийн бичлэгт бол одоо манай Монгол Улсын их сургуулийн Ахмад багш Япон хэлний мэргэжилтэн одоо мөнх цэцэг сайхан лекц уншлаа. Мөн одоо химийн шинжилгээ ухааны доктор, дидактикийн аргаар одоо олон ном бичсэн оюун цэцэг гэж одоо мундаг багш бас Монгол Улсын гавьяат багш энэ хүн лекц уншлаа. Ер нь манай Ахмадын энэ лекцийн алтан санд бол нийт одоо 56 лекц 2022 оноос хойш одоо бүрдээд байна. За энэ үндсэндээ Монгол Улсын их сургуулийнхаа одоо номын санд мөн Ахмадын холбоонд одоо нэг хувийг хийж өгдөг. Энэ нь бол манай Монгол Улсын их сургуульд одоо Ахмад багшны маань лекцийн ийм сайхан сан бүрдэж байгаа. Энэ Ахмад багшийн одоо эрдэм судалгааны ажлын гол чиглэл, тэдний хийж бүтээсэн ажлын гол юмыг бол одоо хойчин оюутан сурагчид, за магистр докторантууд эднүүд бол үзэж шин санаа авах, за нийт Монголын ард түмэн бас үзэж энэ Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилчид ер нь Ахмад эрдэмтэд ийм их зүйлийг хийж бүтээсэн байна шүү. Эх орондоо ингэж одоо эрдэм судлалыг хөгжүүлж соён гэгэрүүлдэг юм байна гэдгийг бол энэ нэвтрүүлэг энэ одоо бичлэгээс бол харах бүрэн боломжтой. Тийм учраас энэ бол одоо манай Ахмад багш ажилтны нэгдсэн холбооноос хийсэн бас нэг том ажил юм аа. Шинэ ондоо та бүхэндээ амжилт бүхнийг хүсэн ёроё. Их хүмүүст телевиз үзэгчтэй та бүхэнд үдэж 2025 оны амжилтад дүгнэн шинэ оноо өгдөх гэж үн мөчид Монгол Улсын их сургуулийн Ахмад багш ажилтны нэгдсэн холбооны хамт олонныхоо нэг өмнөөс Монголын нийт ард түмэнд эргүүлэн хамгийн сайн бүхний хүсье гэж шинэ ондоо юу сонсон эсэн зохион хүсэл биелэх болтгоо гэж яргаж байна. Манай Ахмад багш ажилтны нэгдсэн холбооныхон өнгөрсөн жилд зөвхөн оюун ухаан мэдлэг чадвараа бусдад дамжуулсан төдийгүй оюун ухааны зэрэгцээ эрүүл саруул ухаан орчин гэж бас биеийн тамирын спортоо хүртэл Монгол Улсын их сургуулийн спорт наадмын одоо олон удаагийн нэгдсэн арга хэмжээнд оролцож багаараа одоо шилдэг багийн нэг болж илэрсэн. Энэ жил ч гэсэн энэ бүхэ хэвээр үргэлжилж Ахмад багш ажилтны нэгдсэн холбооны спортын наадам эхлэхэд баг бүрэлдэхүүн бэлэн болцсон байна. Тэгээ ирж буй он та бүхэнд эрүүлэн сайн бүхнийг хүсье өргөё.
амялласан.